Хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ухаанд итгэх урамтай бэлэг, оюутай бэлгийн багц. Захиалгын утас 89 Тэг 5 70. Та бүхэндээ өрөмдөг өргөе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч Бат. Хөтлөгч Чансалдуулан ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа эхлээд өнөөдөр хүрэх мэдээллийнхэн товчийг танилцуулъя. За өнөөдөр та бүхэндээ бүгд Солонгос улсын 19 дэх ерөнхийлөгч Мун Чжэ-интэй холбоотой бас мэдээлэл гарсан байсан. Энэ мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байгаа. За онцлог постны үед солонгосчууд өөрсдөө тохиолдсон явдлыг бас юм сонирхолтой байдлаар бусдаагаа хуваалцаж пост болгож оруулдаг. Тэгээ нэг солонгос бүсгүй түүхийг хуваалцахаар бэлдсэн байгаа. За өнөөдөр онцлог бичлэгний үед бүгд Солонгос улсын хөх хурдан 74 жилийн дараа олон нийтэд бол нээлттэй болсон байгаа. Тэгэхээр доторх газрын зураг ямар барилгууд байдаг гэдээ энэ талаар ярилцахаар бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд Алтангой ПИВ солонгосын зах зээлд худалдаалагдахаар болжээ гэсэн мэдээлэл байна. За постын хувьд солонгосоос ашиглаж болох юм аппликейшн гэсэн за ийм постыг л онцлох болно. За тэгэхээр эхлээд цаагаар мэдээлэл хүргэе. Чижүүд 21 эмтэй үүлэрхэг босонд 21 эмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо Сөүл нэмэх 21 эмийн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 26, шөнөдөө нэмэх 15 эмийн дулаан үүлгүү цэлмэг байна. Өргөжлүүлэн наабганд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 52 мөнгө, бэлнээр авах нь 237, бэлэн бусаар авах нь 245, зарах нь 258 байна. За воны ханш дахиад 3 мөнгөөр бол нэмэгдсэн харагч нь өчтөр 249-тэй байсан. Нэвтрүүлгийн сон сайхнаа хуваалцдаг байгаа. Чимбахаар маань сон сайх юу? Энэ тэгтээ ямар сонь баасан гараг шиг өдрөө маргааш амрах болохоор тэгээд ам бах та. Тийм одоо маргааш нөгөө хүүхдийн баярын өдөр бүх нийтээр амрах өдөр болохоор яалтчгүй бас нэг тийм амрах мэдрэмж төрөөд байна. За чимбахаар юу байна? За миний хувьд гэх юм бол өнөөдөр манай ажлаас бас хүүхдүүдэд зориулаад бэлэг өгсөн. Тэгээ 90 жил болгон бас хүүхдүүдэд зориулж бэлэг өгдөг. Тэгээд манай эхнэр бас хүүхдүүдийг дагуулад өнөөдөр паркаар явж байгаа. Тэгээ өнөөдөр бол нөгөө ачаал бас харцсангуу гайгүй үед нь бол яваад. Тэгээ би уг нь ажлын дундор хурж ирээд бэлгэнүүдээ авчаараа гэдэг октоудаа бас манай ажлыг үзье гэдэг тиймэрхүү сонирхол байх шиг болохоор наавах ажил дээр ирээрээ гэд. Тэгээ хүлээгээд бас нөгөө хэд ч нөгөө манай багын тэр парк дээр тоглосоор хагаад ирж ирнэ амтсангүй. Тэгээд таарлаа л да. Тэгээ надад зөвөр баг байхад хүүхдийн баяраар нэг ээжийн ажил дээр очиод бэлэг аваад за тухайд бас нэг Том Жери хүүхэлдэйн кино үзчихсэн нэг тийм дурсамж байдаг байхгүй. Тэгээ тэр шиг бас нэг дурсамж бүтээч юмсан гэл өнөөдөр харуултаа л байлаа. Тэгээд парк дээр гэхдээ яг тэр хэд маань их гоё л байх шиг байлаа л дээ. Өнөөдөр хүн асаараа багтаа тэгээд зөндөө олон тоглоом дээр суугаад тэгээд явахгүй гэл тэгээд таарад ах шиг байна. Нэг тиймэрхүү байдлаар бас өнгөрүүлээ. Тэгээд бас гүлтийн нэмсэд орсон нэг медаль авсан. Финишергээд бариандаа орсон дуусгасан гэдэг утгаараа тэгээ UB марафон орсон. Тэгээд бас медаль аваагүй их бодсон маань их сайхан байлаа. За иймэрхүү сонирн бол надаар өнөөдөр байна. Чамаар сонь сайхан юм. За надаар сонь сайхан гэвэл өнөөдөр бас өдөр цааны цагаар найзтайгаа уулзаад кофегоор дайлуулсан. Тэгээд кофегоор дайлуулсан их гоё байсан боловч зүрх хөвд. Жоо салглаад насных масных бол биш яа. Тэгээ сая өдрийн яг дэлхийн монголчууд нэвтрүүлэх дээр ингээд юм ярих гэсэн чинь бүр ингээд зүрх нэг чичрээд байдэн шүү дээ. Тэгээд юм хэлэх гэсэн чинь ингээд анхаарал сайн төвлөрөхгүй кофегаа ихтүүлсэн байлээ. Тэгээд дайлуулж байгаа ингээд хамгийн томоос нь авч явсан. Тэр их буруутсан байлээ. Тэр талаараа жоохон бодоод л байж байлаа. Тэгээд маргааш амарна гэдэг үгнээс бас маргааш дэлхийн яаж өдрийг өнгөрүүлэх талаараа бас жоохон өдөр суулаад тэгээд Солонгос улсын хөх ордон 74 жилийн дараа одоо хүмүүст нийлдэхтэй болж байгаа шүү дээ. Тэгээд энэ талаарх ийм богинохон 20-оос 30 минутын бичлэгийг үзээд бас их сонирхолтой санагдлаа л да. Би өөрөө Солонгос улсад байхдаа хөх ордон болох үед хаалттай байсан учраас ярих байлгүй дээ. Ярь би сонь санаа уулзаж шүү дээ. Та тэгээд би таны сонь санааг аюу гой төвчөрдөг үлээс сонсож ярих болохоор яг ярих гэж байгаа зүйлээ дахиж яриад явах байл гэж бодсон. Тийм тэгээд надад сонирхолтой байсан зүйлээ хуваалцаж байгаа шүү ч юм баха. Тийм тэгээд хөх ордны талаарх мэдээллийг харах надад аюу гоё санагдлаа. Би өөрөө тэнд байхдаа бол яг очиж үзэж байгаагүйсэн учраас тэгээд холбоотой мэдээллүүд газрын зургуудыг хааж агаад тэгээд сая нэвтрүүлгээс өмнө орж ирлээ. За мөн нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажлагчаар Түгэ брэндийн оюутай хүүхдийн бэлгийн багц бол хамтран ажиллаж байгаа. Зүрхэд байгаагүй. Зүрх одоо дажгүй. Ер нь бол баазрын жижигхэлтэй хоолоод.
За тэгэхээр эхний мэдээлэл өргөөс өмнө сэтгэлээс авсан уншия. Их болор Philips маань орой мэндийг хүргэсэн байна. Очрот уран чимэг сонсогч маань гэр бүлэрээ хөх ордон орж үзсэн гэсэн юм шүү. Тэгэхээр аль хэдийн бас очоод сонирхоод үзсэн байх шүү байна. Туханаас өрөө сонсогч маань маргааш амбарнаа нөгөө царайлаг шүдний эмч дээрээ очноо гэсэн байна. За тэмцээнд бас оролцоод ялагч болсон байгаа шүү. Акси Хиро манаас орой мэндийг хүргэсэн байна. За багийн энхий орой мэнд хүргэе хоёроо гэсэн байна. Цэндээш орой мэндэ гэсэн байна. Ганаа баян сайн уу Солонгост байгаа мөртлөө байнга үздэг шүү. Бид нар хажууд байгаа мөртлөө ажил төрөл гэсээр гоод мэдээлэл байдгүй шүү. Хоёрт ажлын амжилт гэсэн байна. Мария Санта Мария маргааш болох хүүхдийн баяр хоёроо гэсэн байна. За баярын мэнд хүргэсэн болов алтаатай битсэн байна. Мэдээлэл байхгүй шүү гэж бас битсэн байна. За энэ юуны тухай утсан нь жоохон ойлгосонгүй. За тэгэхээр эхний мэдээллийг хүргье. За өнөөдөр Солонгос улсын X ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл бас нэлээд эрэлттэй байсан байгаа. Солонгос улсын 19 дэх ерөнхийлөгч Мунжээн өнгөрөх 5 сарын 10-ны өдөр яг ерөнхийлөгчийн байр сууриас буугаад эргээд хэвийн амьдралтаа орсон. За тэгээд Кённам Янсан хотод байрлах Пёнсан гэдэг тосгон байгаа. Энэ тосгонд ерөнхийлөгч яг өөрийн хувийн орон зууцаа бариулаад ингээд амьдарч эхэлж байгаа юм л да. Гэтэл яг энэ тосгон бол ерөнхийлөгчийг амьдарч эхлэхээс нэлээд чимээгүй амар амгалан байдаг тосгон байсан бол за одоо бол маш юм дуу чимээтэй за иргэдийн тэр тосгонд амьдардаг байсан иргэдийн хувьд ч гэсэн нэлээд бухимдалтай болсон гэдэг. За юунаас үүдэлтэй вэ гэхээр ерөнхийлөгчийн амьдарж байгаа гэрийн гадаа тодорхой хэмжээний хүмүүс юм эсэргүүцэл зарлаад за машинтай чанга яригчаар ингээд ерөнхийлөгчийг харааж зүгөх за ерөнхийлөгч байх үедээ хийсэн алдаануудын ч гэдэг юм уу зарим талаараа бол бүр ингээд ерөнхийлөгчийг ямар нэгэн одоо байдлаар нотлохоогүй гүтгэлэг гэд хийсэн иймэрхүү мэдээлэл байгаа маань л да. За ингээд ерөнхийлөгчийн ажлын албанаас өнөөдөр эдгээр иргэдийн эсрэг цагдаагийн байгууллагад бол зарга одоо мэдүүлсэн байгаа. Ямар нэгэн одоо баттай зүйл байхгүй эсэргүүцэл хийж байна. Дээрээс нь ард иргэдийн одоо тав тохгүй байдлыг бол бүрдүүлж байна гэд. Ингээд өнөөдөр бол цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа. Тэгээд саяны хэлсэн Пёнсон тосгоны хувьд бол маш олон хүмүүс амьдардаг, тодорхой хэмжээний хүмүүс амьдардаг. Гэхдээ би сая хэлсэндээ маш чимээгүй амар амгалан байдаг гэсэн тусам бол одоо цагдаагийн 112 дуудлагатай утсанд бол 100 гаруй иргэд дуудлага өгсөн гэнэ өнгөрсөн хугацаанд 5 сарын 10-наас өнөөдрийн хооронд. За тэгээд 70-аас 90 насны 10 гаруй наснууд бол орой ингээд унтаж чадахгүй, нойргуудалд орж байна гэд бүр эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа гэсэн байлээ. Тэгэхээр ерөнхийлөгчийн хувьд бол бас ярилцлага өгсөн байсан л та. 2020 онд өгсөн ярилцлага дээр би ингээд ерөнхийлөгчийн тушаалаасаа буусныхаа дараа ингээд эргээд бол хэргийн амьдралаараа амьдран ямар нэгэн одоо улс төртөө ингэж эргэж орооцолдохгүйгээр ингийн амьдралаараа амьдрнаа гэсэн. Тэгээ энэ тосгонд байгаа хүмүүсийн хувьд бол яг тийм бол байхгүй байна. Хүмүүс ирээд ингээд тав тухайг маань алдагдуулаад байна. Гэхдээ яг тухайн тосгонд амьдардаг хүмүүсээс бас ярьцлага авсан байлээ л дээ. Ерөнхийлөгч одоо яг энд амьдарч байгаа та бүхний амьдрал хэрхэн өөрчлөлт гарч ийнэ вэ гэд. Зарим нь бол яг эргээр л хүлээж авсан. Дээж эргээд одоо яг л ерөнхийлөгч маань энгийн хүн шиг л амьдарч байгаа. Бид нар бол энгийн те зүгээр л хөрш шиг хүлээж авч байгаа гэсэн бол зарим хүмүүсийн хувьд маш их хүндрэлтэй байна. Жуулчд их хэрнэ. Ер нь цаашдаа бол их хөл хөдөлгөөнтэй тосгон болж өөрчлөгдөх болов уу гэжсэн бол энэ одоо эсэргүүцлийн жагсаалаас болоод аль хэдийн дөнгөж 5 сарын 10 өнөөдөр ч бол 5 сарын 31-ний өдөр шүү дээ. Тэгэхээр 21 хоногийн хугацаанд бол эргээд аль хэдийн одоо эсэргүүцлээ илэрхийлээд маш хүндрэлтэй байна. Эргээд чимээгүй те тосгондоо амьдрахыг хүсэж байна гэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байлээ. Би бас эхлээд энэ Мунжээн ерөнхийлөгчтэй холбоотой хэрэг гэх юм. За бас нөгөө бусад ерөнхийлөгчтэй адил одоо буусныхан дараа янз бүрийн асуудал сөхөгдөөд за баг баригдах дээрээ тулж байгаа юм болов гэсэн бас арай өөр тийм агуулгатай мэдээлэл юм байна. Тэгэхээр ямар ч байсан би бас нэг тийм зураг харсан чинь өнгөрсөн амралтын өдрөөр хоёр ерөнхийлөгчийн нөгөө амралтын өдрөө өнгөрөөж байгаа тэр харьцуулсан зураг байгаасан л да. Мунжээн ерөнхийлөгчид нэг тийм буудан дээр нэлээд тухалцсан одоо нэлээд тийм амралтын байдалтай хэвтэж байгаа. Харин юун ерөнхийлөгчийн хувьд болохоор нохоонуудаа бас салхилуулж байгаа нэг иймэрхүү дүр зураг бол харагдаж байсан. Тэгэхээр ямар ч ажиллаа өгөөд их амар тайван сайхан болж байгаа юм байна гэсэн. Чихнээс нөгөө хонхоо хийнэ гэдэг шиг асуудлууд нь бол тийм амар одоо намччихгүй иймэрхүү байдлаар бол өрнөх шинжтэй юм шиг санагдлаа. За тэгэхээр үргэлжлүүлэн чимээх ямар мэдээлэл хэлсэн байна. За миний хувьд болохоор Солонгосын GS25 одоо салбар дэлгүүр байгаа тийм. Энийг бол манайхан бас Монголд нээгдсэн учраас ер нь бол нэлээд сайн мэддэг болсон баг. Тэгээд нээгдээд бол 69 салбар бол Монголд эдийн нэгэд амжсан гэж хэлээ. За тэгэхээр энэ дэлгүүрийн хувьд эх сараас одоо 6 сарын 1-ээс эхлээд хоёр төрлийн шинэ PV-г бол нийлүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл байлаа. За нэг нь болохоор Yogyo гэдэг нөгөө юм захиалдаг, хоол захиалдаг юм аппликейшн байдаг. Энэ нэрээр дамжуулаад бас ийм нэртэй шар арга гаргах гэж байгаа юм байна. Нөгөөх нь болохоор
голдон говь тий одоо Монголын энэ шар хайргийг болон солонгосын зах зээл бол анх удаа худалдаанд гаргах гэж байгаа юм байна. Тэгээ энэ болохоор бас надад их сайхан мэдээлэл санагцсан ягаад гэвэл Монголын үйлдвэрлэл үндэсний үйлдвэрлэл гадагшаага иймэрхүү байдлаар борлуулалт хийгээд хэрвээ амжилттай байх юм бол маш хэмжээний бас тэндээс ч санхүү мөнгө орж ирэх юм болов уу гэсэн ийм бодол бол төрсөн. За тэгээ мэдээлэл дээр харах юм бол эхлээд энэ Йогио гэдэг энэ нэртэй шар хайраг нь болохоор за дөрвөн лазыг авах юм бол за урамшуул одоо зарласан 150 сая воны тийм эрхийн бичиг үн бүхий тийм зүйлүүдээс одоо урамшуул бол хүмүүст олгоно гэсэн иймэрхүү зүйлийг бол хэлж байгаа юм байна. Golden Gobi шар хайраг болохоор Монголын одоо гадаад GS25 болон за үндэсний үйлдвэрлэл Шапу компани хамтраад за тэгээд энэ бүтээгдэхүүнийг бол хотооддоо борлуулнаа гэж байна. Энэ бүтээгдэхүүн өмнө нь бас Азийн шилдэг шар хайраг гэдэг ийм болоо одоо шагналыг бол авч ирсэн юм байна. За тэгээ Монголын шар хайрганы зах зээлийн 90 орчим хувийг эзэлдэг Монгол улсын төлөөлөгч юм аа гэж энэ мэдэн дээр дурдсан. Тэгээд одоо согтууруулах ундааны тэр агуулмж хэмжээ нь болохоор 5.1 одоо хэмтэй гэсэн байлээ. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд бол 1 жилийн хугацаанд 65 салбар дэлгүүрийг бол GS25 бол нэгсэн гэдгийг энэ солонгос мэдэн дээр бол онцлсан байна. Тэгэхээр аль ч дэлгүүр дээрээс нь очиод авах боломжтой юм. Ер нь тийм болов уу гэж бодож байна. Ер нь ялангуяа энэ солонгосын GS25 ч юм уу бусад сүлжээ дэлгүүрүүдийг харж байхад одоо Японоос хэд Асахи, Хятадын Цинтао ч гэдэг үл ингээд орон орны пивнүүд бас маш олноор байж байгаа. Монгол пив төдийлөн байдгүй байсан. Тэгэхээр энэ болохоор одоо 6 сарын 1-ээс эхлээд 3900 оны үнэтэйгээр бол борлуулагдаж эхэлнэ гэж байгаа. Өнөөдрөөс энэ мэдээллийг оруулаад тэнд байгаа монголчуудын манаас хариу үйлдэл нэлээ үндэсний үйлдвэрлэлд дэмжлэг байх ямар ч сонирхон тэгээд амжилттай байгаасаа гэдэг эерэг тиймэрхүү сэтгэлдлүүд бол маш их битсэн байлаа. Тийм худалдаа авалт их тусмаач гэсэн тухайн газраас нь бол борлуулалт өндөртэй байгаа учраас захиалгаж гэсэн Монгол руу их хөөх байх. Тэгээд Монголоос маань бас тодорхой хэмжээнд илүү их хэмжээгээр өмнө нь зочин оролцож ирсэн дэлхийн монголчууд нэвтрүүлэгт дэлхийн монголчуудад орохдоо тухайн бүсгүй хувьд бас яг нөгөө дотоод байгаа бүтээгдэхүүнүүдээ гадагшаа гаргах талаар ярьж байсан. Тэгээд нөгөө гадагшаа гарсан бүтээгдэхүүнүүд маань яг сайн бас хүртээмжтэй биш. Тэгээд олдохгүй байгаа гэдэг шалтгаан юу юм болоо гэж асуусан чинь яг их зарагдаад ирэхээр нь Монгол руу захиалахаар Монголоос болохоор одоо хүн хүч багтаа тийм их хэмжээний хөвг бол гарах боломжгүй байна гэдэг чинь пивний хувьд бол арай өөр байх болоо гэж бодож байна. Тэгээ манайхан үндэсний үйлдвэрлэлээ худалдаа авалтаа сайн нэмэгдүүлээд аваад ах юм бол цаашаа ч гэсэн захиалган тийм Монгол руу илүү их ирэх болов. За тэгээ бас өмнө нь бас хэлжсэн баха тий. Одоо Солонгос тийм юуны оргомлын тас гэж ярьдаг. Энэ бас нэлээд одоо нөөц баг байгаа гэсэн иймэрхүү зүйлээс Монголоос бас нийлүүлж байгаа гэсэн тийм мэдээллүүд байсан. Ер нь бид нэр гадагшаа юм гаргаад ирэх юм бол тэр нь эргээд одоо маш хэмжээний валют болж орж ирэх учраас иймэрхүү орлогууд, иймэрхүү зүйлүүд бас маш амжилттай болоосаа өмнө СИВ дэлгүүр бас бас нэг жилийнхаа ой билүү 2 жилийн явгаа тохиолдуулаад хуушуур тий бас Монгол хоолны юм сэдвүүд гаргаад байсан. Гэхдээ тэр бол яг сансын хэмжээнд бол явж чадаагүй. Хуушуур тэр хоолноос нийж үзсэн чинь нэг жоохон өөр байдлаар амтан ч гэсэн яг Монгол тиймэрхүү хуушуур байж чадаагүй тий. Тэгээд нэг яг тэр ойн өдрөө зөвхөн нэг 2 өдөр хийгдээд тэрнээс хойш байхгүй болчих шиг байсан л да. Зүгээр туршилтаар хийсэн болов гэж ойлгосон. Тийм, солонгос хүмүүсийн амтанд одоо тааруулаад арай өөрчлөлтсөн байсан юм болов гэж бодсон шүү дээ. Тэгээ манай монголчууд яг бүр ингэж хүлээж аваад очиод идсэн чинь яг Монгол гоё хуушуурны амт бол байгаагүй. Нэлээ амтыг өөрчлөлтсөн байсан гэж хэлж байсан. За, үргэлжлүүлэн хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажил танилцуулъя тийм. За, нэвтрүүлгийн хамтран ажигчаар Түгэ брендийн оюутай хүүхдийн бэлгийн багц хамтран ажигчаар орж ирсэн байна. За, тэгэхээр маргааш хүүхдийн баяргаа олуулсан хүүхдийн баяр. Тэгэхээр хүүхдийн баяраар хүүхдүүдтэй ямар бэлэг бэлгэлэх вэ гэж бодож байгаа бол Түгэ брендийн оюутай хүүхдийн бэлгийн багцыг бас сонирхоод үзээрэй. За, дотроо бол маш олон төрлийн витаминлэг ааруулуудыг бол бүр ингээд олон төрлөөр хийсэн. Жишээлбэл бумбар нь 10-аатай аарцсан үрэл гэж байгаа байхгүй. Тэгээ гадуур нь 10-аатай юм байлээ. Тэгээ би бас идэж үзсэн. Би тэгэд өчигдөр офсоор дүр амталгаа бол хийсэн байгаа. Тэгээ надад хамгийн их таалагдсан пэмгэр аарцтай зөөлөн чихэр гээд энэ зөөлөн чихэр аягүй гоё амттай юм байлээ. Яг нөгөө аарцны амттай. За тэгээд дэлгэрэнгүй танилцуулах юм бол дотор нь бас ном байгаа. За энэ ном маань үлгэр тайлал, бие биелгээ, уламжлалт, шагаа наадгаа, хул тоолох гэх мэтчлэн агуулгыг бол багтаасан. Тэгэхээр уламжлалт тал руугаа хүүхдүүд манаас их олон төрлийн мэдлэг мэдээлэлтэй болох болов. За уг багц маань 22,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Тэгээ дотор нь одоо чихэр, чихэрлэг зүйлдээ шүдэн хорхоодохыг санаа зовхгүйгээр ааруулыгаа өөрөө ингээд маш олон төрлөөр илүү гоё амттай болгоод ингээд өөрчилсөн байгаа. За холбогдох утасны дугаар нь 8810 1868 8810 1868 гэсэн дугаарлал холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээ би бас энэ оюутай гэдэг номыг бол харж байна. Ном дээр бол жишээ нь шагаа наадгааны төрлүүд гэдэг тийм. Энэ төрлүүдийг заасан байна. Мөн шагаа наадгыг ач холбогдлыг бол энд
одоо бичсэн байна. За биелгээ ач тус гэд иймэрхүү зүйлүүдийг бас нэлээд сайхан тайлбарласан байна. Тэгээд энэ багцандаа болохоор бөмбөр арцсан үрэл, за бэмбэр арцтай зөөлөн чихэр, бомбор арваатай арцсан үрэл, за оюутай бяцхан сурлагын гарын авлага, за мөн уламжлалт хүүхэд хүмүүжил хөгжлийн 1 сарын сургалтын ирэх гэсэн ийм бол багц байгаа юм байна. За тэгээд миний хувьд энэ бомбор арваатай арцсан үрлийг бас хажуу талд нь одоо байгаа давуу талуудыг бас харж байна. Ясны бат бүх чанарыг хангах кальц, цайрын агуулмжтай 10 арц цоцолсон бүтээгдэхүүн нь хүний тулгуур эрхтний эрүүл болоод сэтгэл санааны эрүүл мэндэд үр дүнтэй гэсэн байна. Тэгэхээр хүүхдүүдэд бас хүмүүс одоо хамаагүй чихэр өгөх юм бол ээж аваад нь дургуутдаг болсон байлаа. Энэ бэлгийг өгөх юм бол ямар нэгэн асуудал үүсэхгүй байх нэ. Тийм би бас өчигдөр дүүдээ авчиж өгөөд хамт ид суусан байгаа. Тэгээд яалтч хамгийн гоё нь би нэрээ яг танилцуулахад энэ пимгэр арцтай зөөлөн чихэр бүр үнэхээр гоё юм байлээ. Тэгээд тэр саяны хэлсэн арваатай арц үүрэл гэж байна шүү дээ. Гадуур нь 10 явсан мэлээ л дээ. 10-аар бүрдсэн гэсэн үг. Тэгээд өмнө нь бол яг нэлээ олон төрөл одоо ингээл ааруул дотроо ааруултай гадуураа биш дотроо үрэлтэй гадуураа ааруул гэх ийм чихэрнүүд бас байгаад байдаг шүү дээ тий. Бас нэлээд шинэлэг амт байсан. Дотроо бол нэлээд ялгаатай. Тэгээд бид өчигдөр офсоор бас нэлээд амталгаа хийгээд энэ нь гоё юм бай, тэр нь гоё юм бай ингээд нэлээд ярилцсан. Тэгэхээр та бүхэн маань судалдаж аваад амтны ямар байгаа талаар бас бид хоёртай ярилцаарай. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Түгэ брендийн оюутай хүүхдийн бэлгийн багц хамтран ажиллалаа. За тэгээд манай сонсогчд маань бас сэтгэл битсэн байна. За Ганаа Төмөр Баатар орой минь гэсэн байна. Содомдарж оюун цэцэг орой минь. За тэгээд сонсогчдын маань бас энэ одоо пив хэрэг уудаггүй бол тий заавал аваараа гэж уриалахгүй зүгээр уудаг бол сонголт нь мэдээж Монгол зүйл байх юм бол илүү зүгээрэх гэж бодож байна. Тэгээ ганц толгой маань захирлын аав нь хаяа надад пив авч өгдгийн ямар пив авахуулах уу гэж асуудгийг одоо тэгвэл Golden Go гэж сууж байна гэсэн байна. За дуканаас өөр юм авч байгаа сэтгэлээ хэлнэ гашуун биш байгаасаа Монгол пив жоохон гашуун байдаг юм аа гэсэн байна. За үргэлжлүүлэн дараагийн постоо хүргэе. Дараагийн пост нь Солонгос хүмүүс бас ингээ хоорондоо өөртөө тохиолдсон явдлуудаа нэлээд сонирхолтой байдлаар ингээд пост болгоод оруулдаг л та. Өнөөдөр Facebook-ийн таймлайнаа гүйлгэж байгаад нэг юм хөөрхөн түүх харсан. Найз залуугаас салцсан ийм солонгос бүсгүй юм байна л да. Тэгсэн чинь шүн ингээд найз залуугаас нь мессеж ирсэн гинэ. Субина одоо орой чамруу ингээд нилээ орой холбоо барьж агаад уучлаарай. Тэг чамаас гуйх зүйл байна гэдгсэн чинь нөгөө бүсгөө за бодвол ингээл эргээд нийлээч гэдэг юм уу харамсаж байна гэсэн ийм чат бичих гэж байгаа юм байна гэж бодоод ахаа одоо ингээд хоёлаа салцсан штэ та ингээд харамсах зүйл битээ гэрээ би ч гэсэн өөрлөө чи холбоо барьмаар байгаа ч гэсэндээ ингээд төвчээд те нэгэнд салсан бол хоёлаа ингээд сайхан байдлаар те нэгэндээ ямар нэгэн зүйлгүй ингээд салцгаая гэсэн чинь нөгөө залуу нь тийм учраас тийм зүйлээр би чамаар холбоо барьж байгаа бишээ танаа нохоо чуку гэдэг нэртэй байна л да нохоог чинь санаад байна тэгээд нохоотой чинь уулзаа нэг жоохон хамт салхилах боломж байна уу гэдгсэн чинь нөгөө бүсгөө ийм учраас битсэн юм гээд нилээ инээж байгаа ийм чат бичсэн байсан л да тэгээд энэ постн дээр бас хүмүүс нилээ олон солонгосчууд хаахаа дараад сэтгэл үлдээсэн байлээ. Тэгэд нэлээ хөөрхөн төв шиг санагцсан. Орой ер нь бол тэгдэг шүү дээ. Ингээ хин нэгнээс салгаж гэлтэн ингээл орой юм бичгэрч за уулзах юм байна гэж бодсон чинь зөвхөн хоог нь санаад битсэн байсан гэдэг энэ төв айгу хөөрхөн санагдаад бас онцлсан байгаа. Гэтэ бас нэг талаараа зүгээр хариултны ирчээр сэргэлэнтэй өөрчлөлтөж байж болмоор санагдлаа надад мэдээж холбоо бариад нэг хариу үйлдэл нь одоо нэгэнт өнгөрцөн юм дахиж битээ ингээч гэдэг тиймэрхүү зүйл харангууд бас нэг тиймэрхүү байж болох юм. Үгүй бол яг зүгээр нэмэгтэй яарад бас дүнлэл хийцэлээ л да тийм. Тэгэд ийм байт юм лээ. Найз залуугасаас бол найз сүргээс халаад авчээсэн эргээд одоо өөрт нь иржсэн хамгийн инээдтэй чат, мессеж гэдэг нэг ийм багц пост байсан л да. Зургуудтай. Тэгсэн тэр дундаас надад хамгийн инээдтэй санагдсан. Бас найз залуугасаас салцсан. Тэгээ нилээ удсан юм байна л да. Тэгсэн чинь нэг өдөр найз залуугаас ингээд чат ирсэн гэнэ мессеж ирээд за хинээ сайн мэн үү удаа холбоо барьсангүй гэхээр за сайн яагаад ингээд над руу гээд холбоо орж байгаа гэсэн чинь би чамтай эргэж нийлэх ч юм уу уулзах тийм үднээс бичээгүй би одоо шинэ хоолны газар ингээд нээж байгаамаа тэг яг касн дээр мөнгө хариуцах хүн ингээд итгэх хүн юусоо чамаас өөр хүн алгаа тэг чи хэрвээ ажилд одоо ороогүй эсвэл ажилласаа гарах бодолтой бол миний ажилуулах гэж байгаа энэ хоолны газрын касн дээр хариуцаад менежерээр ажиллахгүй үзээ гэдэг юм санал тавьсан гээд тэг тэр бүсгүй найз залуугаас маань ирсэн хамгийн тэнэг чат гээд оруулсан байсан л да. Тэгэхээр нэг бодлынх нь салсан найз бүсгүй нь өөрийнх нь хувьд бүр үнэхээр хамгийн итгэж болох хүн байгаад тэгээ менежерээр ажиллаулаад касн дээр ажиллаулмаар байсан юм болов уу гэж бодсон тэр чатыг хараад. Би монгол хэл дээр гэж монголоор бас нэг иймэрхүү одоо XSG ирсэн хамгийн тэмээ хөгжилтэй инээдтэй за тэгээ зарим нь бас тэнэг тийм мессеж гээд тиймэрхүү зүйлүүдийг харсан санагдаж. Тэн дээр
нэг юу байгаад байсан юм. Цог баг ингээд хоолууд унд идээд ингээд явсан юм тооцоо нэг тиймэрхүү юмнуудыг эргүүлж авъя гэсэн нэг тиймэрхүү зүйл бас харагдчихсан. Би ч ийм бэлэг авч өгсөн бас энэ тэрний мөнгийг чи надраа буцааж явуул гэдэг тиймэрхүү бас хөгжилтэй пост харагдчихсан. Гэхдээ ер нь яг одоо хийж байгаас халлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо авч яасан бэлгээ хайчтэй юм уу эсвэл тэгээ хадгалаад үлдчихтэй юм уу ер нь маань сонсчод яадгийн би бас нэг өнгөрсөн 7 хоногт юм богинохон солонгосчуудын хийдэг бичлэгийг үзэлтэй тэрэн дээр бас нэг залуу найз зүгөөсөө салаад тэгээд нилээ үнэтэй юм брендийн цүнх авч өгсөн юм байна. Тэрэнд ямар брэнд мэдгүй нилээ л үнэтэй юм билээ. Тэгээд салахтаа би ингээд чамд аяг үнэтэй цүнх авч өгсөн шүү дээ. Чи ядаж тэрний тал мөнгийг над руу шилжүүлээ гэдэг. Нөө бүхэн чи тэгвэл өөрөө яах ч надад авч өгсөн гэдэг. Энэ цүнхний хэрүүлээс нэг богинохон бичлэг байсан л да. Тэгээд тэр доор солонгосч болохоор өөрөө ингээд яг хоёр талтай л байсан. Нэг нь те угаасаа салж байгаа юм чи ядаж авах зүйлээ аваад салах хэрэгтэй. Нөгөөдөл нь болохоор өөрөө ингээд хүссээд те хүсснээрээ л ингээд бэлэг өөрөө дураараа авч өгчөөд сүүлд нь ингээд олон толгой юм ярих чинь бүдүүлэх юм биш үү гэд бичсэн байсан. Солонгос эмэгтэй хүмүүс тэр тал дээр бас айхтар юм шиг санагц. Ягаад гэвэл юм үнэтэй юм авахлахтаа ч юм уу тэгээ убаа гэж байгаа л яг тэгэл бас авахулцдаг ч юм уу. Тэгэхээр эргээд нөгөө хүнд нь бол тийм үнэтэй одоо 4-5 сая вон ч юм уу тиймэрхүү байх юм бол бас харамсалтай байх л баг. Тэгэхээр ямар нэгэн хэлбэрээр тийм хариу үйлдэл бол гарч иж магадгүй гэж бодож байна. За чимээ ямар болцсон байна? За миний хувьд нүүдэлчин монголчууд групп дээр орсон байсан. Солонгосоос аппликейшн ашиглаж харж болж байгаа шүү гэд. Яг энэ нөгөө суурлуулт хийн гэдэг ерөнхийдөө бол тийм зарим чанартай пост байсан. Тэгээ надад болохоор зүгээр сонирхолтой санагдсан болохоор энэ хашаанда Монголд байгаа хашаанда байгаа тийм хашаа байшин байгаа. Тэгээд мэдээж хашаан дотроо машинаа бас байрлуулсан байгаа. Тэгээд яг тэрийг камерыг болоо нөгөө юугаараа уцаараа аппликейшн ашиглаад хянах боломжтой байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн үед юм хөгжөөд жишээ нь гэртээ ч юм уу одоо энэ хашаанда иймэрхүү байдлаар камер тавих юм бол хайртай дотны хүмүүсээ 24 цаг харах боломжтой. Ялангуяа хүүхдүүд нь ингээд тоглож ийн эсвэл хичээлээ хийж ийн гэд иймэрхүү бүх зүйлийг ингээд шууд тийм шуудаар ингэж хараад ах боломж бас нэлээд бүртгэцсэн байна гэж санагдсан. Тэгэхээр бид нар чинь нэг за манайхан юу хийж байгаа бол гэх юм бол уц руугаа ороод тий юу хийж байгааг нь харж хүүхэд нь яаж байгаа бол гэдгийг гэдэг цаг алдалгүй хараад ах ийм боломж бас сүүлийн үед олдож байгаа юм байна. Тэгэхээр магадгүй гадаад байгаа хүмүүсийн хувьд бас энэ сонирхолтой байж магадгүй санагцсан. Тийм байна те. Чи бүр яг ингээл хашаандаа юм уу гэртээ байрлуулаад тэгэл манай гэрийн юу хийж байгааг шууд харах боломжтой байна шүү дээ те. Тий одоо дээр нь бол настай хүмүүс ч юм уу ингээд хойно санаа зовхоор тэмхүү зүйлүүд байна шүү дээ. Би энэ муудах ч гэдэг юм уу эсвэл гэртээ ганцаараа байна уу яаж байгаа бол гэд. Тэгэхэд хэдийн хол байгаа ч гэсэн одоо бус руугаа тий цаадах чинь жоохон унтаад одоо хүүхд унтаж байгаа нь унтаас ирчлээ одоо ингэрээ тэгэрээ гэж нөө ээж аав нь ах нар дүүнерт нь хилдэг ч юм уу эмээ өвөд нь хилдэг ч юм уу иймэрхүү байдлаар одоо хэдийн хол байгаа ч гэсэн яг нөгөө өсч том болж байгаа цаг минут болгоно мөч болгоныг бол харах ийм бас боломж байх юм болов уу гэж санагдсан. Хөдөөгөртөө барьчвал бүр гоё юм биш тий. Та байрлуулчвал хамаатан садангаа бүгднийг хараад. Харин одоо эсрэгээрээ бол яг нөгөө юу басаа хартай хүмүүс яхаа чи гэртээ ирэхгүй хайж чаа хүүхдүүд чи байгаад байна ч гэдэг юм уу эсвэл бол тий ягаад оройтод байна мэн гэдээ бас тийм асуудал үүсэхээс нөгөө талын тиймэрхүү баримт болж үлдэж магадгүй. Гэхдээ бас юу юм шүү хүүхдүүдээ баг өөрөө харчих юм шүү тий камерыг хараад Солонгост бол хүмүүс маш их ашигладаг ер нь одоо гэртээ хүүхдүүд нь хичээлээгээд үлддэг ч юм уу тэгээд ээлжигийн бүр тийм хом юм гэдэг л нэг юм цогцоороо байгаад байдаг. Тэр нь болохоор гэрийн интернет за тэгээд бусад юм камер гээл тэгэнгүүт яг өөрөө чинь наацх нь амтан үлдсэн ч юм уу тэгээд эсвэл нөгөө гэр оронд нь хулгайцлагийн орох үе за дээр нь бас одоо аюулгүй байдал талаасаа бусад зүйлүүдийг харахыг хүсэх юм бол ийм камерыг бол бас нэлээх ашигладаг юм байл лээ. Ёстой жинхэнэ утгаараа гэртээ байгаа мэдрэмж явах юм байна. Видео кол гэх юм бол яг тэр утсыг одоо хүн хаашаа харуулж байна те тэр яг утасны камераар л би гэртээ болж байгаа үйл явдлуудыг харна штэ. Яг ингээд гэртээ камер байрлуулчих юм бол би өөрөө камера эн чинь хөдөлж штэ. Тэгэхээр одоо баруун зүүн тишээ нь хараад юу болж хэн орж гараа уу гэд бараг нэг төрлийн нэг телевизэн шоу үзэж байгаа санагдсан юм шүү. Уг нь хүүхэд гэхээс тэр хүүхдээ ингээ харах ч юм уу харж байгааны үед бол нэлээд дэж үзсэг нөгөө хүмүүсийн хувьд нэг хяналтанд байгаа шиг бас жоохон тийм эвгүй байж магадгүй байх та нэг талаараа. За гүндгээ сонсогч маань тэр камерыг хаанаас авах вэ гэж бас тэглүүлдээсэн байна. За тэгэхээр нүүдэлчин монголчууд гэдэг групп дээр орсон байлээ. Тэгэхээр эндээс бас ороод
харж болох байх гэж бодож байна. Сураа сонсогч маань хартай хүнд бол дими хоёроо гэсэн Харин бас байна. тиймэрхүү зүйл байгаа хаа тий. Магадгүй байх тий. За тэгээд түрүүн бууз чигэн жидэж байна гэж сураа маань бичсэн байсан. За тэгээд үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээр бол манайхан шийдсэн байна. Сэтгэл хэсэг дээр хэрхэн яаж худалдаж авах уу, яаж тараалт хийх үү талаар сэтгэл үлдээсэн байна. За үргэлжлүүлэн өдөр болгон тоглож байгаа баланс гейм руу орцгой. Солонгост хүмүүс нэлээд тоглож байгаа залуучууд, алдартай хүмүүс дотроо бол төрлөөрөө хосуудын тоглодог одоо асуултууд тий найз нөхдийн дунд гээд эсрэг тесрэг хоёр асуултыг та бүхэн тавиад за тэгээ аль нэгийг заавал сонгох хэрэгтэй байгаа. За өнөөдөр бол 17 насаар хүнтэй 17 насаар ах хүнтэй үерхэх эсвэл 7 насаар дүү хүнтэй үерхэх гэсэн сонголтоос аль нэгийг сонгох нэ. Би тэгээ ах хүн гэж би эрэхтэй сонирхгүй шүү дээ. За тэгээ хичтэл үерхэхгүй да чим байх юм. Тэгэд энэ 17 7 гэж харьцангуй шүү. 7 7 байвал арай юу биш үү? Энэ бол бүр яг нөгөө баланс гейм гэдэг би интернетээс хаагаад гаргаж ирсэн асуулт. Тэрнээр л 17 насаар ах эсвэл 17 насаар дүү гэсэн мэл. Тэгэхээр зүгээр ах надад нөгөө тэнцвэртэй нэг хоёр тал байгаа гэсэн. Одоо энийг ингээд 17 насаар ах за ихч ч юм уу хүнтэй өрөх 7 насаар хүнтэй өрөх гэх юм бол нэг бодлого зүгээр 7-ыг л сонгох. Насны зүрх арай баган зүгээр юм болов уу гэж байна. Яг адилхан 17 байвал бас бодгоор баг. За тэгвэл 17-оор танд тавь. Тэгвэл 17 байвал ямар вэ? Ядаж 7 7 байж 17 гэх бас. Үгүй та сая 17 л гэвчтэй ямар олон юм ярьд юм бэ? Хүч энийг солихгүй иймээрээ байсан л гэнэ. За тэгвэл 17 насаар ихч үү 17 насаар дүү юу? За тэгээд дүү эсвэл ихч бол яагаад гэдгийг тайлбарлана. За эрэгтэйний хувьд арай дүүн зүгээр байж магадгүй болов. Тэгээд ер нь бас тиймэрхүү хосуудын жишээнүүд нэлээх байгаад байдаг штеп. Тэгээ 17 насаар ихч гэхээр ялтчвал одоо нэг Том Круизийн нэг зураг сүүлээд явуулсан биз. Ямар зураг? Чацуу гэд 80-ад оны үнд хоёулаа хамт кино тоглож байхад нэг нь хүүхэн залуу хоёр байгаа л. Тэгээд одоо гэсэн чинь нэг нь эмээ болцсон, нэг нь баг хിവэрээ шахуу. Тэгэхээр эмэгтэй хүний бас насны зөрүү тэгэхээр нэлээх гараад идэв юм шиг санагдсан. Тэгэхээр цадуугийн миний хувьд сонголоо. Би болохоор чи өөрөө хэцүү асуултанд хариулъя. Би бол дүүг за тэгтээ худлаа. Би одоо өөрийнхөө наснаас 17 хасаад уулзах гэхээр чи 10 жил рүү орж байгаа. Насны нэмэгтэй уруу татсан эрэхт орчих гээд шүү дээ. Нэрээ тийм шүү дээ. Би 17 насаар дүү гэхээр чи юу вэ? Дунд сургууль руу орчих юм шүү. Нөө цэцэрлэгийн хашааны өөр хараад миний ирээдүйн за энэ За энэ бол өстой хууд юм байна. Би бол 17 насаар ах хүнийг сонгосон дээр юм байна. Яа тэгвэл одоо өөрийнхөө насаас 17 насыг хасахаар чинь бүр 10 жилийн хүүхэд болчих шүү дээ. Яаж 10 жилийн хүүхэдтэй одоо маа дүүтэй л бараг чицүү хүүхэдтэй л одоо миний хайраа гэж явж ингээд юус төсөөлөгдөхгүй. Тэгэхээр 17 насаар ах хүнтэй л одоо үерхий да. Эмэгтэй хүмүүсийн хувьд бас нэр юу байх шиг байна шүү дээ. Энэ чамтай санал нэг байх шиг байна шүү дээ. 17 ах хүнтэй шүү дээ яах вэ гэсэн байна. Ах хүнтэй үерхний 17 дүү гэхэр чинь баг би ямар хүүхэд асрагч шиг гэсэн. Ярка гээд 7 насаар дүүн дээрээ гэсэн байна. Сүгчмэг ахан дээрээ гэсэн байна. За сүгчмэг маань ахан зүгээр штэ эрхлээд л гэсэн байна. Тийм бах. Ер нь бол одоо яг миний насан дээр ахыг 17 насаа нэмчихвэл бас яг гайгүй. Гэхдээ ер нь эмэгтэйчүүд энэ гэж яриад шүү дээ. 4 насны зөрүүтэй байвал яг сайхан нөө жил тохирдог гэдэг үл юу тохирдог гэлээ гэд. Тэгээд чи maaхан хувьд ер нь дээшээ хэд байвал зүгээр санагддаг танд. Уу яг бас тэр саяны ярьдаг 4 ч юм уу тиймэрхүү байхад зүгээр байх л гэж бодож байна. Ер нь насны гэхээс гадна хүмүүсийн сонирхлын бас ялгаа байгаад байдаг шүү дээ. Зарим нь болохоор ингээд яг ингээл дуун дээр ч ихэд нэг нь ингээд зохиолын дуу сонсдог, нэг нь шал өөр дуу сонсдог ч юм ингээд тэр сонирхол хийж байх юм бол зарим тохиолдолд бас нас гэхээс илүүгээр тий бус юм ингээд илүү гоё таараа явчих юм болоо гэж боддог. Яг сонирхол нэг байх юм бол өнөөдөр өглөө ажилдаа ирж явах замдаа бас нэг юм би ч ер нь аягүй солонгос толгойтой нэвтрүүлэх үзэн л тээ. Тэгсэн чинь 31 насны зөрүүтэй хоёр хос нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээ яг одоо өөрсдөө асуудлыг ярьдаг гэсэн үг л дээ. Тэр хоёр 31 насны зөрүүтэй. Гэхдээ би бол биендээ айгүй хайртай ингээл хоёр хос юм байна л да. Тэгээд бүрэн олоосоо хүүхэдтэй болцсон. Тэнгүүд нөх хүмүүсийн хүлээж авч байгаа зүйл нь бараг ингээд охин шиг хүний ингээд уруу татаад аваа суудсан. Тэгээ одоо хайр дурлал биш бараг ингээд мөнгөн дээр ч гэдэг юм уу. Ер нь ингээд ямар нэгэн байдлаар найс нөхдөдтэйгөө хин нэгэнтэй нөхрийгөө танилцуулах эсвэл эхнэрийгөө танилцуулах бол ингээд айгүй хэцүү байдаг гэнэ лээ тэр хоёрын хувьд ингээд нөхрийгөө танилцуулах гэхээр 31 насаар ах
байгаад идэг. Тэгээд хүмүүс эхлээд шууд хүлээж авахдаа аавч юм уу гэж дандаа асуудаг юм л та. Тэгээд тэр бүсгийн хувьд уг нь миний нөхөр байдаг. Тэгээд яг ингээд хүмүүс танилцуулахаар аюу олон тайлбар хийх хэрэгтэй болчдөг. Тэр нь аюу асуудалтай байдаг. Нөгөө талаар нөгөө нөхрийнх нь хувьд бас өөрөө чи охин юм уу гэдэг асуултыг бараг байнга авдаг гэж байгаа. Тэгэхээр насны дөрөвнөөс бас тулгардаг асуудал нэг юм шиг байна. Манай сонсогчид бурч хамааг чи өөрийгөө 37-тай гэж төсөөлөөд тэгээд сонголт хийгэж байгаа. 17-оор ах гэсэн чи хашаахаас ах хүн гэд бодоод байгаа. Би тэгээ одооний наснаас 37 насн дээр 17 гэд хашаахаас ах хүнтэй суух юм байна те. Гэтэ эн чинь суух ш үерхэх штэ те. За тэгээд дүү гэх юм бол бас 37 17 20-тэй бас хүн байх нь. Гэтэ бас ямар хэцүү тийм 20-тэй эсвэл 50 гарчих гээд. Яг нэг тийм ойролцоо нөө 4-4-ээр л байвал зүгээр юм шүү. Тэгээд одоо яг тэр хүн нь ямар хас шалтгаалх байх та нөө түрүүний чинь бахан ялдаг шиг сонирхол нэг байвал те бас арай өөр л ах. Тэр тухайн хүнээсээ ч шалтгаалх. Бэлтгэсэн асуулт шүү дээ. Та тэгээ ямар амар надад тулгаж асууж байна. Манай сонсогчид бүр амар юу гэнэ чи өөрийгөө дулмаа чи өөрийгөө 37-тайгээ бод гэж бүр бичиж байгаад хэлсэн байна. За одоо бүгдээрээ сайхан дараагийнхаа сэдв рүү орцгоё. За өнөөдрийн сэдв бичлэг маань Чонгоодэ буюу Хөх ордонг саяхнаас эхлэн 74 жилийн дараа олон нийтэд нээлттэй болгоод за тэгээ гадаадын жуулчд болон дотоодын иргэд маань ч гэсэн солонгосчууд үзэж сонирхох боломжтой болсон байгаа. Тэгээд сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татж байгаа сэдвүүдийн нэг л дээ. Тэгэхээр 74 жилийн хугацаанд бол ерөөсөн хаалттай тэр одоо Хөх ордонд юу болж байгаа гэдэг бол одоо гаднаас нь тий одоо автобусан сууж очиод тий гаднаас нь бол харах боломжтой байдаг. А тэг хүмүүс ч гэсэн гаднаас нэг холоос зургийг аваад за Хөх ордны өмнө ирж зураг авах гэж оруулдаг гэсэн бол одоо бүр дотгошоо нь ороод бүх зүйлийг нь тий ингээд нээлттэй болсон барилгуудыг үзэх боломжтой байгаа. Тэгээ би бүр ингээд зургийн газрын зургийг гаргаж ирээд та бүхэн танилцуулъя гэж утсан байгаа. За Хөх ордон руу орох эхний хэсэгт бол Тэтгэн Писоши гэж байгаа. Яг Хөх ордны нарийн бичгийн өргөө гэсэн үг. За энэ нарийн бичгийн өргөөг танилцуулах юм бол нэлээд сонирхолтой. Дотор нь бол яг одоо мэдээж хурал цуглаан хийдэг үүднээс бол эхлээд байгууламж руу ороход бол нарийн бичгийн өргөө нь бол эхлээд таардаг юм байлээ. За тэгээ цаашаа явах юм бол за нийт бараг 6-7 байгууламж бол багтсан байсан. За тэгээд энэ байгууламжийн хувьд гэх юм бол одоо бас Солонгосын анхны ерөнхийлөгч ярьдагтай Исиман гэдэг энэ ерөнхийлөгчийн үеэс ер нь Кёммүдэ гэдэг ийм нэртэйгээр бол ашигладаг байсан. Дараа нь бол нэр нь бол солигдсон байгаа. Тэгээд одоо болохоор эргээд 74 жилийн дараа бас хүмүүс нийтэд нээлттэй болж байгаа гэж байна. Тэгэхээр 60-аад оны үед жишээ нь бол хүмүүс очиж үзэх энэ талаар бол нэлээд нээлттэй байсан юм байлээ. Тэгээ харамсалтай нь гэх юм уу одоо 68 оны 1 сарын 21-нд бит хоёр энэ тухай бас нэг өмнө хальт танилцуулж байсан. Хойд Солонгосын цэргүүд уулаар одоо нууцаар нэвтрээд за тэгээ Хөх ордон одоо энэ ордон руу 300 метрийн зайд хурж ирээд ер нь бол ерөнхийлөгчийг устгах алах зорилготойгоор ингэж нэвтэрч ирсэн. Энэ бол маш их шууган тариад энэс хойш юм бол харуул хамгаалтыг их сайжруулад хэд дахин юм одоо цэргийн бүсүүд энгийн хүмүүс нэвтрэх байдал бүгдийг нь одоо болиулаад тэгээд энэс хойш бол одоо 74 жилийн хугацаанд хүмүүс энгийн хүмүүс нэвтэрч чадахгүй иймэрхүү байдалтай байсан. Тэгэхээр сая шинээр гарсан юун одоо Тэтгэний үнтэй юун ерөнхийлөгч өөрийнхөө байрлалыг бол юун сан руу нүүлгээд тэгээд энэ одоо газрыг олон нийтэд үзүүлдэг иймэрхүү болсон. Тэгэхээр Солонгос цөөвөл бол үзэх одоо аялал жуулчлалаар үзэх нэг газар нэмэгдэж байна л гэж би харсан. Тэгээ Солонгостойгоо монголчууд маань заавал үзэх ёстой газруудын нэг болсон байгаа. За орох хэсэгтээс Чүнчуган гэж байгаа. Чүнчуган гэдэг маань 1990 оны үед баригдсан хэвлэлийн баг хурал хийх зориулалтад яг нөгөө ордноос наадлын одоо хэсэгт байгаа тийм яг тэр одоо том хаалгаар нь орох юм бол эхлээд тэр нарийн бичгийн ордон за түүний зүүн талд нь бол саяны хэлсэн Чүнчуган буюу хэвлэлийн баг хурал хийх зориулалтад. Тэгэхээр магадгүй одоо ерөнхийлөгчийн ордноос шинэ одоо мэдээлэл одоо ард иргэдэд танилцуулах бол тэр саяны хэлсэн Чүнчуган гэдэг хамгийн урдлын хэсэгт байрлах одоо өргөөнд очиод хэвлэлийн баг хурал хийдэг байгаа. За ингээд цаашлах юм бол Нугжи вон гэж байгаа. За энэ Нугжи вон гэдэг маань 120 гаруй төрлийн одоо модыг тарьсан энэ цэцэрлэг түрээлэн. За энд бол гадаа үдэшлэг зохион байгуулдаг. За тэгээд 150 жилийн настай ийм бас мод байдаг гэдгээр нэлээд онцлогтой юм байлээ. 16 метрийн өндөртэй. Тэгээд одоо энэ хүрээлэн гिचгсэндээ монголчууд маань очиод үзэх боломжтой болж байгаа. За ингээд цаашлах юм бол Йомбигван гэдэг зочдын ордон байгаа. За энэ зочдын ордонд бол гадаадын зочдыг хүлээж аван тоглолт болдог. За тэгээд ялангуяа одоо сайд ерөнхийлөгч ирэхэд уулзалт хийгдэг. За тэгээд 100-аас дээш хүний хүлээн авах боломжтой ийм хурал цуглаан хийх ордон юм байлээ. 1978 онд бол баригдсан юм байлээ.
За ингээд дахиад цаашлах юм бол санчунжа гэж байна. Санчунжа гэдэг маань гадаадын хүндэт зочдыг хүлээж авах. Гэхдээ яг юу юм бэ лээ? Уламжлалт сууц. Тэр гадаадын зочдыг бас ингээд хүлээж авах маш олон юм ордон байгаа даа ш. Тэр дундаасаа энэ санчунжагийн онцлог нь яг нэг уламжлалт ханууг гэдэг штэ тий. Уламжлалт одоо энэ сууцыг нь үдэд сонирхох боломжтой. Тэгэхээр гадаадын иргэдэд Солонгос одоо ханууг сууц маань ямар хуу байдаг. За тэр доторх зохион байгуулалт гаднаасаа ирхэн харагдах ийм байдлыг бол танилцуулах боломжтой. За тэгээд ийм нууц хурал цуглааныг бол хийдэг өргөө юм байна. За ингээд цаашлаад кванжо гэж байна. Кванжо гэдэг маань ерөнхийлөгчийн өргөө хэлж байгаа. Ерөнхийлөгчийн яг амьдардаг одоо өргөө гэсэн үг л дээ. Тэгэд солонгосчуудаас ярилцлага авахад солонгосчуудын энэ ерөнхийлөгчийн одоо хөх ордон дээрээс хамгийн очиж үзхийг хүсдэг хэсэг нь бол яг ерөнхийлөгчийн хувьдаа амьдардаг өргөө нэг ямар хөө байсан болоо гэсэн хүлээлт байсан. За тийм өргөө рүү орж үзэх юм бол урталтаа маш том ийм цэцэрлэг төрөл ингээд талбайтай. Тэгээ эндээ бол ингээд нөгөө нэлээд олон нохоод хижээдэг гэсэн шүү дээ. Мөнжийн ерөнхийлөгч бол ингээд салхилдаг. Тэгээд нэлээд ийм том ер нь бол доторх зохион байгуулалт нь ч гэсэндээ маш олон өргөөтэй. Тэгээ хүмүүс бол нэлээд сэтгэл хангалуунаа зураг авахулж байгаа бас хэсэг бичлэг дээр гарч ирж илээ. Тэгэхээр одоогор бол харамсалтай нь дотгошоогоо орж бол үзэх юм боломжгүй байгаа. Зөвхөн гадаад хэсэг дээр нь хурж ирээд зураг авахулах ч юм уу. Ер нь бол яг хүмүүс бол дотгошоо орох сонирхол бол яалтчгүй их байгаа. Тэгэхээр кино зураг ч юм уу буцаж зүйлд ашигладаг. Яг энэ бодит хэмжээ одоо тэрийг нь арай багасгаад хийсэн юм бас хэсэг байдаг юм байлээ. Одоо нэг 60% та тэнцгэр хэмжээтэй гэсэн. Тэнд бол хүмүүс бусад киноны зураг авалт ч юм уу иймэрхүү доторх зүйлийг харуулсан үйл явдлуудыг бол хийдэг юм байлээ. За тэгээд хамгийн сүүлд нь чонгаа тэг хунгуан гэж байгаа. Яг нөгөө ордон маань байгаа юм л та. Тэгээ энэ ордны хувьд бол бас нэлээд онцлогтой. Японы колоничлын үед бол Чусааны мужи амбан захирагч амьдарч ирсэн юм билээ. Гэхдээ нөө Японы колоничлын үед гэдэг үүднээсээ хүмүүс ерөнхийлөгчийн ордон болгоход нэлээд эсэргүүцчихсэн. Тэгээд 1991 онд бол дахин баригдаад за тэгээ одоо хүртэл ерөнхийлөгчийн хөх ордноор нэлээд алдартай болсон ийм одоо зохицлбор юм байна. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань бол аль хэдийн ихтерсэн байна. Тэгэхээр бид гурав таамд байсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Түгэ брендийн оюутай хүүхдийн бэлгийн багц хамтран ажиллаа. Ингээд маргааш хүүхдийн баяраа бүгдээрээ сайхан тэмдэглээд 4 дахь өдөр Дэлхийн монголчууд нэвтрүүлгээр эрг уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ухаан тэтгэх урамтай бэлэг оюутай бэлгийн багц. Захиалгын утас 89 85 70. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.